Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор 2016-наас хойш 6 жил шалгагдсан сангийн сайд асан баяр цогтой эргийг цагаатгажээ. Энэ хугацаанд Швейцар, Хонконг, Австрали, Монгол гэсэн дөрвөн улс хамтарч мөрдөн шалгах ажиллагааг хийсэн байдаг юм а. Өнөө хэдэн улс төрччин олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарын холбооны улсад алтан хушуу хүргэж хэргийг баяр цогтод бухсан гинэ. Гэвч өхөр зэрэг үннийг гүйцэж инхүү 6 жилийн дараа цагаатглаа гэж сангийн сайд асан баяр цогт мэдгэлээ. Авилга авсан мөнгө угаасан гэх хэрэгээс тэрбээр инхүү молтров. Хэсэг усан тайсан чулуун мэд алга болсон баяр цогт цагаатгалын бичгээ бариад ил гарч ирв. Ингэснээр тэрбээр улс төрд иргэн ирж байгаагаа зарлаж байгаа бололтой. Анх 23 наснда улс төрд орж ирсэн түүнийг боловсралтай залуу гэж магтхан би. Гэхдээ тэрбээр офшорчин нэг юм. Их Британий Виржиний арлууд дээр офшор компани байгуулж 1 сая доллар буюу одоогийн ханшаар 3.4 тэрбум төгрөгийг таг мартаж явсан түүхтэй нэг юм билээ.